За сайн байна уу, таны энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг нэм хандигтэй би олон амын сайтын өсвөрийн сэтгүүлчээр ажилладаг. Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Яоло цэгийн бас нийт хамт олон бас энэ өдрийн мэндийг хүргэе. Бас энэ хүү бичлэгийг болон энэ хүү ярилцлагыг уншиж байгаа хүн байвал бас энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Надтай үлдээш жүжиг тоглогдож эхлээд дундаа орж ийн сэтгэлээсээ хуваалцаач. Сэтгэл маш их сайхан байлгүй яг мэдээж шинэ уран бүтээл төрөх болгонд бидний хувьд бол үгээр хэлхийн аргагүй тийм их догтлол маш их хариуцлага тэгээд үзэгчдэд бас бид нэгэн том одоо шалгалтаа одоо шалгалтаа бас өгдөм болов гэж би боддгийн. Бидний 6 сараас хойшоо ажилласан жүжиг маань бас үзэгчдэд хүрээд бас үзэгчдийн одоо нийт сэтгэл бас маш их одоо өндөр үнэлгээтэй байгааг бас бодохоор сэтгэл маш их өндөр байгаа. Тэгээд үзээгүй хүн байх юм бол үзээрэй гэж уриалж байна. Бас үзсэн хүмүүс нь үзээгүй нэгэндээ бас хэлээрэй гэж бас уриалж байна. Үзэгчд бас нэлээд хүлээлт үүсгээд байсан. Тэгэхээр энэ хүү хүлээлтийн давж чадсан бол ер нь гол санаагийн та хуваалцвал. За хүлээлтийг давсан уу эсвэл бол дундуурлсан уу эсвэл бол доор болсон уу гэдгийг бол үзэгчид өөрсдөө мэдэх байх. Зөв гол санааны хувьд гэх юм бол өнөөгийн нийгэм цаг үед бол одоо сошиал ертөнц интернет орчин хөгжөөд за техник технологийн хурдыг бид нэр гүйцэхэ байгаад байна. Энэ хэмжээгээрээ бид нэр өөрсдөө одоо нэг юм яг юм чин сэтгэлийн харилцаа гэдэг зүйл үгүй болоод байна гэдгийг л ерөнхийдөө бол яг энэ хөө надтай үлдэж жүжиг маань бас яг хамгийн том гол санаагаа болгох гэж зорьсон юм болов уу та гэж би бодож байгаа найруулагчаас. Тэгээд тэр харийн үнцийн хүний үнцийн мөн чанар тэр бүх зүйлүүд өнөөдөр яг хаана оршиж байна. Бид нэр яг юун дээр алдаад байна. Бид нэр бас яг ямар талаар нь одоо энэ ертөнцийг энэ нийгмийг ингэж харах юм бол ийм байгаа гэдэг ч юм уу те. Тэр болгоны л одоо манай найруулагч маань бас их шигдэх гэж хичээсэн. Бас оролцсон. Энэ таны хэддэх гол дүр юм бэ? За мэдгүй нэг 5 дахин ч юм уу 4 дахин ч юм уу аль нэг л байгаа. За хоёлаа тэгвэл одоо жүжигэж авах ороход таны бага наслаар оръё. Бага наснд ер нь ямар шүү хөвтэйсэн бэ? За ямар амар албаны ярьж байна гэж. Зүр битцээ юм гэл амар байж. Бага наснд мэдхгүй тэгээд ямар хөвтэйсэн бэ гэхэлэр чинь нэг юм ерөнхий болж штэ. Ер нь их сахилахгүй хөвтэйсэн үү? Дараа хөвтэйсэн үү? Ер нь их хөдөлгөөнтэй хөвтэйсэн. Нэлээ ордог байсан баг тийм. Тэгээ ер нь их хөдөлгөөнтэй хөвтэйсэн. Тэгээд ган зам 20 дугаар дунд сургуульд 1-8 хүртэл нэг улаан шугам татсан шүү дээ. Тэр хүртэл сурсан. За тэгэл тэр хугацаанд бол урлагийн үзлэг, спортын ямар нэгэн арга хэмжээ. За тэгэл анги нийтийн ажилд одоо идэвхтэй маш сайн оролцдог. Бас нэг жоохон хөдөлгөөнтэй. Тэр нь болохоор яг мэдэгддэж шүү дээ. Ерөөсөө эцэгхийн хурал хийгээл бол ерөөсөө энэ хүүхэд ямар хүүхэд байсан бэ гэдгийг бол тэгэл мэддэж шүү дээ. Тэгвэл магадгүй танд авьяас хөдөлмөр хоёрын алийг нь илүү заяасан гэж боддог вэ? Ер нь соёл урлагийн сургуульд ороход багш нар маань хүрт хэлдэг байсан. Энэ бол аливаа уран бүтээлч болоод ер нь бол хүнд 1% авьяас заяадаг. Үлдсэн 90 нь бол хөдөлмөр гэж. Тэгэхээр бол бид нэр өөрт олдож байгаа нэг юм жижигхэн одоо хідэн хувийн ч те 1%-аас одоо хідэн одоо таллаа бодоход бол хідэн хувийн ч те олцсон юм а бас яг тэр нөгөө хөдөлмөр хичээл зүтгэл тэр юмнуудаар л одоо маш сайн өнгөлж тэр болгоноор л одоо зэврэхгүй байх л хэрэгтэй юм болоо тал гэж би боддог шүү дээ. Та багын мөрөдлөө биелүүлж чадсан уу? Бүр амар том мөрөдлийнхэн бол дөнгөж ихнээс нь л атгачаал байгаа. Үзүүрээс. Урлагийн замыг юу яаж сонгож орж ирсэн бэ? Нөгөө багаас нөгөө урлагт их сонирхолтой л хөвгтэйсэн л да. Урлагийн үзлэг одоо жишээлх юм бол бүжиг дуу одоо тэр нөгөө жүжигчлсэн номер гэдэг ч юм уу те тэр юмнууд дээр одоо маш их ордог байсан. Ангины хамтолныгаа маш их уриалдаг байсан. За ер нь бол тэгэл багасаа л ер нь бол яг нэг юм жүжигчин болно гэсэн мөрөөдөлтэй байсан. За тэгэл тэр дундаа бас нэг хипхоп дуу халтарч байсан. Дууны чиглэлээр тэгэл үргэлжлүүлээд ямарсан би соёл урлагийн сургуульд би орно. Соёл урлагийн сургууль жүжигчний мэргэжлэр би хэрвээ суралцах юм бол маш их олон талын одоо зүйлүүдийг би бас давхар дээрээс нь би суралцах боломжтой юм байна гэдгийг мэдчихсэн. Тэгээд жүжигчний мэргэжлэгээ яг бүр эц төгсөлгүйгээр эргэж буцалтгүйгээр сонгосон.
Урлагийн замыг хатуу гэж ярьдаг. Та энэ үгний талаар ямар бодолтой явдаг вэ? Янз янз. Гэхдээ хатуу шүү дээ. Тийм үстэй. Одоо эн чинь цаг наргүй ажил байна. Бэлтгэл сургууль тэгээд одоо бидний хувьд гэх юм бол бас ар гэрэж хүртэл умартаад мартах зөвхөн ажил руу анхаарлаа хандуулах зүйлүүд байна. За тэгээд дангаас тайзны урлаг гэхгүй бас дээрээс нь дэлгэцийн уран бүтээл гэх юм бол гэл явах юм бол өшөө цаашаага тий. За хөдөө натур мотурд гардаг бол сар юм уу 2 сараар нь ч юм уу тий. Ер нь тэгэл яг энэ маягаар л хатуул гэж яриад байгаа байх л та. Гэхдээ бас нэг цаад утгын одоо өөр утгаар нь бас ярих юм бол яг мэрэгжлийн нүднээс ярих юм бол ер нь ямар ч мэрэгжил тийм одоо амархан зүйл гэж байхгүй. Тийм үстэй. Тэгэхээр одоо тэр болгоныг л яг давах хэрэгтэй. Тэр болгоныг л мэдрэх хэрэгтэй гэж боддог доо. Ажилласан дөрөвдөөс чинь таны зан арашинтай ойрхон дүр байдаг уу? Тэгэл ер нь янз янз л та. Одоо жишээлх юм бол хүн гэдэг одоо яг нэг юм биш те. Тэгэхээр чи адилхан уурал, адилхан энэ, адилхан баярлал, адилхан гомдон те. Тэсрэг үедээ тэсрэн, дарагдах үедээ дарагдан, чимээгүй байх үедээ чимээгүй байх гэдэг ч юм уу те. Янз янзын одоо юу байгаа штэ. Тэрнтэй адилхан яг ажилласан дөрүүдэд маань яг зүгээр ингээд нэг хувь шинээр гэдэг хүний ингээд нэг юм одоо юм деталь зан арашингууд л их байдаг л та. Жишээлх юм бол яг өөрөө за иймэрхүү юм байна гэдэг. Тэрнээс ч бол одоо юу гэдгийг амьдрал дээр одоо жишээлх юм бол бүх дөрүүд дээр уурлаад их юм бол энэ чинь ингээд нэг юм болчихно сте. Өөр хүмүүсийн уурлалт чинь бас бүгдээрээ өөр шүү дээ тийм ээ. Таны бодлоор Монгол жүжигчнэр сурах аль эсвэл гадаад жүжигчнэр сурах хоёр ялгаатай юу? Суралцсан хувьд уу? Тийм, суралцсан. Тухайн хувь хүнээс л болдог байх л та. Гадаад их юм бол өшөө илүүтэйгэр юмнуудыг бас сурч мэдэх байх. Одоо унших, ном зохиолн гэдэг ч юм уу тийм Монгол хэл дээр одоо жишээлх юм бол ер нь бол бас их цөөхөн шүү дээ. Унших юмнууд бол их цөөхөн шүү дээ. Харин нөгөө нэг одоо яг Америкт гэдэг ч юм уу эсвэл Солонгос гэдэг ч юм уу их хэлийг нь сураад их хэл дээрээс нь бас бид нэр бас арай өөр зүйлүүдийг өөр одоо тэр тухайн одоо орны зохиолчд гэдэг ч юм уу те бүр дэлхий рүү ингээд нөгөө хандаад ирэхлээр бас арай өөр зүйлүүдийг мэдрэх юм болоо. Энэ дээрээ яг нөгөө хувь уран бүтээлч гэсэн л шалтгаалж ямар уран бүтээлч болох нь тодорхой байна. Та ямар зүйлийг хамгийн сайн хийж чаддаг вэ? Тэгэл яг бүр амар тийм төгс мөс одоо юу гэдэг хамгийн сайн гэдэг ч юм уу тиймэрхүү юм бол байхгүй. Тий. Ер нь айл айланд нь зүгээр нэг юм юутай оролцоотой л гэх юм уу. Тийм бай. Таны очих туртай газар өөрт дэвтэйхэн тийм нэг тайван газар. Өөрт одоо юу гэдэг нэг юм сэтгэлд нэг гоё үеиг өгдөө шүү дээ тий. Зарим газар ч одоо жишээлх юм бол нэг очихлоор ингээд нэг юм сууж чадахгүй ч юм уу эсвэл ингээд тайван байж чадахгүй ч юм уу те нэг юм эвгүй байгаад байдаг шүү дээ. Тийм биш яг нэг гоё нэг юм энерги нь хүртэл нэг тийм гоё зөв энергитэй газар, зөв хүмүүсийн газар гэдэг ч юм уу. Зөв хүмүүстэй байхтай ч юм уу те. Тэгвэл та хамгийн их юунаас ирч хүч авдаг вэ? Янз янзтай тэгэл заримдаа өөрөөсөө аавн ингэж болохгүй гэдэг одоо жишээлбэл те. За би ингэж болохгүй шүү. Шинэ энэ өстө буруу шүү гэдэг ч юм уу. Тийм зүйл дээрээс байна. Бас найзуудын хэлсэн үг нь урмын үгнээс байна. Тэр шуутгаа бас яг гоо зэмлэлийн үгнүүдээс бас урмын үг бас аав шүү дээ. Тэгээ амьдрал тохиолдож байгаа бас нэг жоохон саад бэрхшээл тэр нэг даваа нухчаа гэдэг юм чинь. Давж туулахтаа ч юм уу те. Эсвэл бол яг ингээд нэг хэсгэнд нь бас нэг урмыг бол нэг авнаа. Бодол дарагдсан үедээ үлгэж аваад боддог хүүхэд насны дурсамж байдаг уу? Янз янз. Энэ нөгөөд нэг юу өстой наач өстойгоо асуулт. Энэ нөгөөд нэг юу байхгүй. Хүнд нөгөө юм нөгөө үнэр мэдрэгддэж шүү дээ. Эсвэл нэг үнэр нь ч юм уу, эсвэл нэг юм өнгө ч юм уу, эсвэл одоо нэг юм байгалийн ямар нэгэн үзэгдэл гэдэг ч юм уу те. За тэгээд нэг юм танил дуу ч юм уу ингээд нэг сонсоод одоо 5 м хүү гэж ярих юм бол эсвэл нэг хүрэхэд ч юм уу те ингээд нэг мэдрэгддэж шүү дээ. Яг надад яг тэгж бодогддог байхгүй. Ерөн сүүлийн үед бол гэхдээ ерөн сүүлийн үед ч гэж те урдч бас яг тийм байсан. Нэг дуу сонсоод ирэх юм бол хүүхэд насны цуслангийн үе ч юм уу те одоо лагер дээр байгаа ч юм уу. За тэгэнгүүтээ одоо яг ингээл намрын одоо нэг юм шаргал өдрүүд яг ингээл ойртоо төхөөд ирэхлээр ингээл нарны өнгө яг тэр нэг иржэмний хэсэг ч юм уу те. Тэгэхээр яг ингээд тухайн яг ингээд тийм үед нь би ингээд нэрээ би ингэж ийсэн шүү. Нэрээ би юм байсан шүү гэл дурсамжууд гинт гээд ингээд сэтрэн.
Янз янз. Та яагаад дурлах болов? Өстой мэдгүй. Одоо манайд одоо урлагийн хүн байхгүй тэгээд тэр их айгүй мундаг олон уран бүтээлч жүжигчид эсвэл бол дэлхийн томоохон кинонууд тэгээд Монголынхаа бас уран бүтээлчдийг хараад би энэ хүн шиг болох юмсан. Тэр хүмүүсээс л айгүй их тийм идеал аваад яг энэ хүмүүс шиг болмоор санагдаал. Тэгэл нийгэмд ч хүртэл өөрийнхөө амьдралд ч хүртэл те ажил мэргэжил дээр ч хүртэл ч юм уу те нэг юм байр суурь эзлэх юм өсөлмөрүүд л байсан байх. Ингээд хараад ингээд хүнийг хараад дурлна гэдэг чинь бас гоё шүү дээ, тийм үстэй. Тэгэл яг тэрнийхэн араас нь ингээд мэрэгжил би нэр ийм мэрэгжилтэй болчих юм бол энэ хүн шиг гэл. Тийм л байсан баг. Багш нараас өвлөгдөж, байнга бодогдож явдаг зүйл бай үг ч юм уу. Хүн бай гэдэг шүү дээ. Одоо жүжигчин хамгийн сайн жүжигчин хүн байх хэрэгтэй гэдэг. Хүнийг одоо л маш сайн судлах тий хүн судлалын мэрэгжил учраас өөрөө бас хүн байж ээж аливаа уран бүтээлүүд дээр бас хандлага нь бас тухайн дөрүүд дээр бас ажиллах ажиллагаанууд нь гэл хүн бай. Хэд хэдэн дэлгэцэн уран бүтээл тоглосон. Одоо дахиад киноны санал ирсэн үү? Дахиад кинон тоглох уу? За одоогоор бол яг нэг 2 кинонд явцсан байгаа. Гэхдээ одоо хараахан бас нээлттэй хийгээгүй байна. Дахиад бас байгаа киноны саналууд ирсэн байна. Бас өөрөө тоглох болон бас өөрөө найруулах бас тэгээд продюсерийн ажлууд дараараас л одоо хүлээд ичлээ юм да. 10 жилийн дараах өөрийгөө төсөөлвөл хэрвээ бүр санснаар болдог бол чи сая ихэнд асуусан шүү дээ. Таны мөрөөдөл биелсэн үү гэдэг. Яг тэр мөрөөдөл их ядаж нэг дунд нь очичмаар. Очих байх уу? Очих байхаа. Очих болтох бай. Юрөөгөөд байна уу? Ягаад байна? Юрөө шүү. За тэгвэл 18 настай үеийн өөртөө өгөх зөвлөгөө магадгүй алдаж олсон ч юм уу тийм үед өгөх зөвлөгөө. Чи нэрээ. Одоо харамсаад ойлж байлаа тий. Нэвтрүүлэг төр зогсооч. Юу гэмэр чи битээ 18 насан дээр очихлоор одоо өшөө илүү хөдөлмөрлө гэж хэлэх байсан баг та. Өчи тий би чиний хөгжмийн талын ямар нэгэн гой зэмсгийг л маш сайн тоглодог болоод тохиол гэж хэлсэн. Таныг илтгэдэг зүйл чи юу вэ? Гоё ч юм. Янз зөхөө. Гоё ихлэрч одоо нэг тийм юу бол биш үстэй. Аксессуар биш үстэй. Юу ч ажиглан таны бодлоор. Миний бодлоо. Тэгэл зан характер илтгэх баах. Тэ хов хүн өөрөө бас илтгэх баах. Тэгэл өмсөн хувцсан л ер нь л бүх юм л илтгэх л байх л та. Хүн дээр л өөр. Амьдралдаа баримтлагдаг зарчим бий юу? Одоо байгаа. Хүн л яг муу юм хийчихгүй хүн шиг одоо юу гэдэг нь те. Нэг зүйл амьдрахыг л ерөөсөө айгүй хөсч мөрөөдөж явдаг шүү дээ. Нөх амир одоо хөсч мөрөөдлөө гэд шунал давмгаалаад байхгүй тийм ээ. Сайхан амьдрах. Тэгээд одоо бид нар чинь бас одоо би чинь бас ингээд цаашаага бас үр хүүхдтэй байна. Өвлөөж үлдээх юм гэх юм бол одоо яг л өнөөдөр би зөв явах юм бол ирээдүйд миний үр хүүхд маань ч гэсэн зөв явна л гэсэн үг. Одоо амьдралын минь зарчим бол ерөөсөө л юм. Хамгийн том. Манай саятыг хамгийн их өсвөр үе залуус уншдаг. Энэ өсвөр үе залуус та зөвлөгөө өгвөл юу хүснэхээ гэж амар шууд хэлдэг те. Зүгээр л одоо юу гэдэг одоо бид нар бол ингээд нэг юм ярьдаг те. Ярихаасаа илүүтэйгээр бид нар хийх хэрэгтэй. Хэлхээсээ илүүтэйгээр бид нар хэрэгжүүлэх хэрэгтэй. Залуучуудаа энийг л зөвлөмөр байна. Залуу наснд бол зөндөөл юм биш үү одоо. Би ч гэсэн бас л ингээд хамсаж явж шүү дээ. Тийм үстэй. Зөндөөл юм биш үү. Бид нар алдан он итгэлийг нь алдан итгэлийг нь олон эргүүлээд одоо бид нар тухайн хүнийг өөрөөсдөө дүгнэн өөрөөсдөө бид нар хүмүүст дүгнүүлнэ. Бид нар зоон бид нар эсгүй болж яргана гэдэг ч юм уу те. Амьдралд ямар нэгэн гоё юм тохиолдно эсгүй бол бүр эсрэгээр хин нэгнээс дээгүүр явж гэн хин нэгнээс доогуур явж гэн те. Энэ болгонд л зөвөр хизээч одоо юу гэдэг
шантралгүйгээр бид нэр хийгээл ах хэрэгтэй. Цааш. Бид нар өөрсдөө зорьсон зүйлүүдийг бид нэр хийгээл ах хэрэгтэй. Бид нэр хөдөлмөрлөөл ах хэрэгтэй. Бид нэр хичээх хэрэгтэй. Бүтээсэн дөрөв зүүдэлж ирсэн үү? Амар тооны асуулт байна наач. Бүтээсэн дүрээ зүүдэлж ирсэн гэхэлэр. Ажиллаж ирсэн үү? Яг зөвөр юу л да. Нөгөө юм дадал болно гэдэг шиг тухайн одоо жүжигийн одоо жишээлбэл яг тэр дүр дээр ингээд ажиллаад ирэхлээр угаасаа нөгөө биеинд ч хүртэл ингээд сууж эхэлнэ. Тэгээд дээрэс нь нэг бүр ингээд нэг юм гарт орох гээд ивлэх гээд эхэлнэ шүү дээ тий. Тэгэхэр чин одоо нөгөө нэг за тэрнийхээ төлөө шаналаа тэрнийхээ төлөө ингээд бүр ингээд байнга бодоод тахлаар бол мэдээж ойлгомжтой зүүдлэгдэн л тий. Заримдаа зүуднээсээ бас юм болж амнаа. Амар тий. Мэдрэмж өдөр хилдэг ярьдаг. Бид хүүхэд залуустаа мэрэгчлээ зөв сонгоход туслах үүднээс мэрэгжил сонголтын талаар мэдээлэл өгдөө. Та жүжигчнийхаа талаар жоохон мэдээлэл өгвөл жүжигчин болох гэж байгаа хүүхдүүдэд. За жүжигчин болох гэж байгаа хүүхдүүдэд гэх юм бол хамгийн эхлээд бол мэдээж сая хэлсэн 1% авьяас гэж байгаа. 1% авьяас хэрвээ яг өөрт чинь мэдрэгдэж байгаа авьяас өөрт чинь мэдрэгдэж байгаа тэр мэдрэмж байх юм бол тэрийгээ дайжлаад 99% хөдөлмөр гэж яриад байгаа тийм ээ. Тэрийг ингээд 100 болтол одоо фул болтол гэдэг ч юм уу. Маш их хилцээ зүтгэл хөдөлмөр өөрийгөө бүрэн гүйцэд ингээд дайжлах хэвээр. Бүр тэмүүлэх хэвээр. Энэ мэрэгжилд дурлах хэвээр. Энэ мэрэгжлээр өвчлөх хэвээр. Тодорхой хэмжээгээр бас өөрөө шантрах. Тэнцэнээсээ бас өөрийгөө даван гарах, дийлэх гэдэг ч юм уу те. Янз янзын юмнууд оршин л та. За жүжигчин мэрэгчлэр сонгож байгаа хүүхдүүд гэх юм бол хамгийн түрүүнд бас сэтгэл зүүн болоод өөрийнхөө бие бэлтрэн бас маш сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Нэгдүгürt. Хоёрдугаар гэх юм бол ном бас маш сайн уншсан байх хэрэгтэй. Номыг одоо дэлхийн 30 сонгодог зохиол байна. За Монголынхаа одоо төрийн шагнал хүртсэн зохиолуудаас гадна богино өгүүлэг, тууж, шүлэг, найраглал гэдэг одоо маш их олон зүйлүүд байна. За тэгээд дээрэс нь одоо өөрөө ямар нэгэн одоо бүр 21-р зуунд чинь бүр ингээд давуу тал нь гэх юм бол ямар нэгэн хөгжим тоглодог бол тэр нь давуу тал болж байна. Бүжиглдэг бол бүр бай том давуу тал болж байна. Тэгээд энэ болгоныг хослуулаад бүр дуулдаг гэх юм бол бүр ингээд универсал гэдэгтэй адилхан. Аль алинд ч оцсон ерөөс ингээд гологдохоргүй тийм уран бүтээлж болохын төлөө бас хичээх хэрэгтэй, хөдөлмөрлөх хэрэгтэй. За таны дуртай үгээр тань ярилцлага дуусгахыг бодлоо. Миний ингээд үг амир өөрчлөгдөд тийм аа. Ярилцлагын дээр л өөр юмнууд амар их хилцсэн байгаад байгаа шүү дээ. Ойр үед чинь их үг хэлээгүй юм шүү дээ. Ойр үед нөгөө өөрөө үрдэг нөгөө жүжигэн дээр үрдэг ингээд ажилласаар гад ингээд өөртөө л ингээд юм бодсаар гад одоо нэг хий зүтг мүтг гэх амар худлаа болчихсон. За яаж зүгээр. Одоо нөөх нь үг бодоо соцоо. За тэгэл мэрэгжил гэсэн юм чинь тэгээд сонгосон мэрэгжилтэй болоод тэгээд өөртөө үнэнч байл гэж хэлмээр. За баярлаа. За баярлаа.